Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн инээдэм фантастик төрлийн The Naked Gun киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Mask Production-ы цоошин Mask шоу тоглолтоо үзэж сэтгэлээ сэрэгтэл инээгээрэй. DDS Univision Look TV-гээр хүлээн авч үзээрэй. Mask Production үзүүлж байна. Ерөнхий вендэд тэгж DDS. Ээж! Ой, Энэ цэргийн овц хинийхээ? өвөөгийнх штэ миний хөө. Яава миний хөө? Монгол хожчуу. Аа! Энэ билизэл яг хотах шүүг явуулчлаа л да. Химээ. Ууцсан байж та энэ мөч харин Яа ихтэй химээ. тагсарсан байж та ч. Яадаг. Минийхөө. Аа! Наач зургтай өдөрлөг байна уу? Байна! Аваад ир. Чинаа сувгаас олдоо. Хурдан суугаас. Би сувгаас солиотолдог мэлийг зогсоодох юм. Кино эхлэх гээд байгаа чи. Наад антина жоо хөдөлгөө тэгтээ. Ахаа яваа. Яач ба. Дандаа бити ирцээ. Чи надад өгөөтөж. Чи зүгээр үү? Зүгээр. Минийхөө. Сайтлаа тэнэдэгтэй яадаг чи. Чи юуг хараа суугаад байгаа юм? Энэ аав. За мөчи чи санжуулсан шүү мөнгөгүй. Нурууг нугаа. Энэ гөрөв. Минийхөө. Аавынхаа нурууг үрээд өг. Таймыг нь гоё таарлаа л та. Mask шоу тоглолт Univision DDS Look TV-гийн дэлгэцнэ. Нэгэн банкнд зэвсгэлсэн этгээдүүд дайран орж ирээд банк дээрэмдэх ажиллагаа эхлүүлнэ. Энэ үед шар толгойтой эрэгтэй чигээрээ явсаар хадгаламжийн хэсэгт очиж нэг хайрцгийг дэслэн дотроос нь плот гэсэн бичгтээ төхөөрөмж авах нь тэр. Банкны гадна тусгай багийнхан болон цагдаа нараа цуглжээ. Тэд хотын даргын тушаалыг хүлээж байх зуур гинэт модон чихэр барьсан нэгэн охин дэгдэн гүйсээр хэн ч юу ч хийж амжаагүй байхад банк руу орлоо. Түүнийг ороход дээрэмчт ч бас гайхаж нэг дээрэмчин түүнээс чамд юу хэрэгтэй юм жижигхнэ гэж асуухад гайхмаар нь охин нүрнийхээ арсыг хуулж оронд нь эрэгтэй царай гарч ирэн чиний өөгзөг гэж хэлээд ахмиг насны эрэгтэй болон хувирах нь тэр. Энэ бол шилдэг мөрдөгч Фрэнк Дребин. Тэрээр шуудхан л дээрэмчттэй тулалдаж нэг нэгээр нь зодож эхэллээ. Бууг нэг базалтаар буталж өөр нэг дээрэмчний бууны хошууг нь идэж нэг дээрэмчинтэй хүүхдийн тоглоом шиг тоглож байснаа хуруугаараа буутчих байх шиг. Энэ хооронд шар толгойтой банкны арын хаалгаар гарan Ричард Кейн гэх хэрэгтээд хайрцагнаас авсан төхөөрөмжөө өглөө. Фрэнк рүү өөр нэг дээрэмчин дайрахад түүнийг урдаа барин бууны сумнаас нь халахалж гиснээс энэ бамбаа олгож байгаа дээрэмчин нь манекен гэдэг нь тодорхой байгаа зү. Тэгэд Фрэнк дээрэмчнийг гал нээж байсан дээрэмчид рүү шитгэхэд өнөөх дээрэмчид бүгд л ухаан алдан унаад өгнө. Эцэст нь нэг эмэгтэй түүнээс та хэн бэ гэж асуухад тэрээр тусгай дасхийн Фрэнк Дребин гэж хариулах нь тэр. Маргааш нь Фрэнк машинтай явж байхдаа ингээл нэгэн өглөөс ирээд талигач ихнэрийнхээ зургийг хараад нулимсаа залгаад ажилдаа явж байна гэдгээ ярина. Энэ үед тэрээр дугуйтай хүнийг машинаараа дайрснаа огтхонч анзаарсангүй. Түүнийг ажилдаа орж ирэхэд хамт олон нь түүнд 100 муу залуусыг барьсанд нь баяр хүргэж ухтан авна. Энэ үед дарга нь Фрэнкэд баяр хүргэх шаардлагагүй гэж ууртаагаар хэлээд хамтрагчийн хамтаар өрөөндөө дуудлаа.
Дарга нь тэднийг ажлын цагаар зугаатж байсныг нийтлсэн сонин харуулж, сэхэнд оруулсан банкны дээрэмчдийн зарим нь хотыг шүүхэд өгнө гэж хэлсэн байна гэдгийг хэлнэ. Улмаар дарга тэднийг банкны хэрэгээс гаргаж, ослын хэрэг дээр ажиллагээд одоо гарчхаад байгаа нэг ослын хэргийг даалгав. Фрэнк аав нь тусгай дасгийн шилдэг мөрдөгч байжээ. Фрэнк аавынхаа зургийн өмнө сөгдөж, аав шиг байхыг хүсдэгч, заримдаа хит өөрийнхөө байгаад байгаагаа тайлбарлаж, хэрвээ аавыгаа хүүдээ итгэж байвал шар шувуу энтер харуулдаг ч юм уу, ямар нэгэн дохио өгөөч хэмээн гуйна. Энэ үед бусад мөрдөгчд ч бас аавынхаа зургнуудын өмнө сөгдөж, аавдаа сэтгэлийн үгсээ хэлв. Дараа нь Фрэнк хамтрагчтайгаа ослын хэргийн газарт ирлээ. Фрэнк зам дээр дугуйны мөр байгаагүй. Унахынхаа өмнө торомс гიშгээгүй байна гэдгийг хэлнэ. Гэтэл уг машин нь Эдентеч компанийн захилгаан машин байлаа. Машинаас зогцос болон эмийн хоосон савнууд мөн барны зурагтай шүтэнз олдоно. Энэ үед хамтрагч нь хохирогчийг Саймон Дэвенпорт гэдэг нэг дүүтэй Бет Дэвенпорт гэдгийг танилцуулав. Улмаар Фрэнк хэргийг амиа хорлолт гэж дүгнэлээ. Ингээд машиныг холдуулахаар кранаар өргөтөл ийм зүйл болно. Хамтрагчид ажил дээрээ ирэхэд мөрдөгч Барнс Фрэнкээс банкны дэрмийн хэрэг дээр зөвлөгөө авахыг хүсч бүх дэрэмчид өмнө нь уулзаж байгаагүй. Хэн ч хэнд ч ажиллаж байгаагаа мэдээгүй. Дэрэмчдэд банкны мөнгийг бүгдийг нь авч болно гэж хэлсэн гэдгийг хэлнэ. Үнийг сонсоод Фрэнк гол зохион байгуулсан хүний зорилго өөр зүйл байсан байна гэд Барнст байцаалт авахын тулд нэг дэрэмчнийг авчрахыг даалгалаа. Энэ үед Фрэнктэй уулзахаар хүн ирсэн гэж хэлснээр тэрээр цонхны цанаас өрөө рүүгээ харахад ийм бүсгүй харагдана. Хаалга нэгэд ортол ийм зүйл байв. Гэтэл хажуу талаас нь нэг эмэгтэй энд байна гэж хэлэх ба Фрэнк эмэгтэйг хараад эхнэрээсээ хойш хайраас татгалцсан ч энэ эмэгтэй бүхэл талаараа төгс байна хэмээн дотроо бодно. Энэ эмэгтэй бол хохирогч Саймон Дэвенпортын дүү Бет Дэвенпорт бөгөөд тэрээр Фрэнкийг ахыг нь амиа хорлсон гэж буруу дүгнэж байгааг ах нь огт ийм зүйл хийх хүн биш гэдгийг хэлв. Үргэлжлүүлээд Бет ах нь бусдын гарт үргэлжсэн гэж бодож байгаа. Өчигдөр өөрлөн залгаж нэг асуудалд орчихлоо гэж хэлсэн. Тэгээд өнөө өглөө уулзахаар тохиролцсон. Амиа хорлохоор төлөвлөсөн хүн ингэнэ гэж юу хэмээн асуув. Фрэнк Саймон ямар ажил хийдэг байсныг асуухад Бет түүнийг Эдентеч компанийн Ричард Кейнд ажилладаг байсан компьютерийн мэрэгжилтэн байсан гэж хариулав. Эдентеч компанийн 20 жилийн ой дээр Фрэнк ирж эзэн Ричард Кейнтэй уулзаж Саймон Дэвенпортын талаар асуухад Кейн түүнийг шилдэг ажилчдынх нь нэг байсан. Гэхдээ амиа хорлчихно гэж бодоогүй гэдгээ илэрхийлнэ. Ингээд тэд үргэлжлүүлэн ярилцаж эцэст нь орчин үеийн дэвшилд дургүй. Дэлхийн өмнө нь илүү дээр байсан гэдэг дээр санал нэгдлээ. Энэ үед Кейн навчин тамхи асаахад Фрэнк бартай шүтэнзийг анзаарна. Кейн энэ шүтэнз нь хотын элитүүдэд зориулсан өөрийнх нь эзэмшлийн Бенгал клуб их гэж тайлбарлав. Фрэнкийг явсны дараа Кейн туслах руугаа залгаж маргааш Фрэнкэд бэлэг барь гэж даалгана. Маргааш нь Фрэнкэд Кейн бүрэн автомат захилгаан машин бэлгэлжээ. Машиныг Фрэнкэд танилцуулж машин хаалга онгойлго гэж хэлтэл Фрэнк машина хаалга хаана гэж хэлтэл Фрэнк машиныг хэлсэн үеийг нь биелүүлж байгааг хараад магтаж машина 9 м урагшаа яв гэж хэлснээр өөрөө ч мэдлгүй шоронгийн ханыг хуу татаж баахан хоригдлуудыг сулалчихна. Дараа нь банкны дэрэмчдийн нэгийг байцаалт авахар авчирхад тэрээр өөрийгөө банкны дэрэмчдийн дунд байгаагүй хэмээн гүрийсээр удалгүй Фрэнк орж ирээд биеийн камерныхаа бичлэг дээрээс түүний банкны дэрэмчдийн дунд байсныг батлан харуулна. Яг ч аргагүй байдалд орсон дэрэмчин өөрсдийг нь хүлэлсэн хүн зүгээр л хадгаламжийн хайрцаг авахыг хүссэн гэж хариулав. Улмаар хэргийн газрын зурган дээрээс эвдэрсэн хадгаламжийн хайрцагны зургийг харж хайрцагны эзэн нь Саймон Дэвенпорт гэдэг нь тодорхой болно. Эндээс Фрэнк банкны дээрэн болон Саймон Дэвенпортын үхлийн хэрэг холбоотой гэж дүгнэлээ. Энэ үед Кейн хөрөнгө оруулагч нартайгаа уулзалт хийж өөрсдийгөө бурхадтай өрсөлдөхүйц технологи бүтээсэн ч дэлхий дээрдэх биш улмал дорцсон гэдгийг хэлнэ. Ингээд Кейн банкны хайрцагнаас авсан болот төхөөрөмжөө танилцууллаа. Өнгөрсөн жил Кейн хотын олон нийтийн төвд камер сойрлуулж дуршилт хийхээр шийджээ. Тэгээд болот төхөөрөмжөө ашиглан дохио цацаж хүмүүсийн сэтгцийг анхдагч байгалийн төлөвт нь буцаахад хүмүүс шууд л араатай шиг болж хоорондоо алалцаж эхэлсэн байна. Энэ туршилтыг хязгаартай дохио цацж хийсэн ба энэ дохиог дэлхийд даяар цацхаар төлөвлөжээ. Харин энэ дохио дэлхийд даяар цацагдах үед Кейний талын хүмүүс бүгд түүний дэлхийн өнцөг булан бүрт байгуулсан хоол хүнс дэлхийн үзүр үйлчлэгээ бүхий хорогдох байгууламжинд
нуугдана. Бүх зүйл дууссаны дараа алдцаан дундаас амьд үлдсэн хүмүүс өөрсдийнх нэгнээнд нэгдэх хэрэгтэй болж тэд эцэст нь хорогдох байрнаасаа гарч ирснээр Edentage компанийн үүсгэн байгуулсан шинэ дэлхий бий болно гэдгийг Кейн тайлбарллаа. Фрэнк Кейний элитүүдэд зориулсан Бенгал клубт ирж бартендерт Саймон Дэвенпортын зургийг харуулхад тэрээр харсан ч байж магад хараагүй ч байж магад санахгүй байна гэж хариулна. Улмаар Фрэнк түүнийг тек рүү хэд хэдэн удаа мөргүүлснээр бартендер гэнэт Саймоныг тэр орой булангийн ширээнд сууж байсан камерын бичлэгийн өрөөрөө хэнийг ч оруулдаггүй гэдгийг хэллээ. Энэ үед Фрэнк Беттэй дахин таарав. Үүнтэй зэрэгцэн Кейн ирж Беттэй танилцахыг хүсэн нэрийг нь асуухад Фрэнк хажууд спагетти идчихсэн залууг хараад Бетийг хадагтай спагетти гэж танилцуулна. Фрэнк камерны бичлэгийг үзхийг хүсэхэд Кейн үйлчлүүлэгчдийнхээ нууцыг хангах үүднээс үзүүлэх боломжгүй гэж тайлбарлав. Кейнийг ширээ рүү явсны дараа Бет Фрэнкэд бичлэгийг олж авахыг даалган өөрийгөө Кейнийг саатуулж байхаар тохирно. Фрэнк үүдний залууг зохицуулаад камерын өрөөрөө нэвтэрч улмаар шар толгойт Кейнд асуудал гарсныг хэлв. Гэтэл Бет түүний анхаарлыг сарниулахын тулд тайзан дээр гарч Кейнд зориулан дуу дуулахаар шийдлээ. Хүн бүр түүний дуулахыг жиг тавин сонсохоор хүлээж байтал гэнэт Бет нэг иймэрхүү дуулна. Камерын өрөөнд Фрэнк хамгаалагч нартай зодтолцсоор нэг залуугийн гарыг нь дас татан өөрийнх нь гараар түүнийг зодчихж байх шиг. Дараа нь өөрлөө нь ирсэн хүмүүсийг ёстой цуулж аваад зодно гихчээр зодож сүүлдээ энгийн иргэдийгч зодож эхэллээ. Эцэст нь Фрэнк камерын бичлэгийг шалгаж Саймоныг Кейнтэй уулзж явахыг харах ба тэдний яриаг эрен сурвалжлах сэтгүүлч нууцаар сонссныг олж мэднэ. Фрэнк даргийнхаа унтлагын өрөөнд орж түүнд Ричард Кейн Саймоны аллага болон банкны дээрэмд холбоотой бохир итгэхэд гэдгийг хэлв. Гэсэн ч дарга нь Кейнийг хотод маш их хандив өгдөг сайн хүн гээд Фрэнкийг 2-7 хоног ажилласан чөлөөлж байгааг хэллээ. Фрэнк урлаж байрандаа буцаж ирэхэд Бет түүнийг хүлээж байснаар тэд бие биендээ сэтэн хаяж оройн хоол идэхээр шийднэ. Энэ үед Фрэнкийг ажиглах даалгавар авсан шар толгойт эсрэг талын байшингийн дээврээс тэднийг ажигласаар. Шар толгойт дулаан мэдрэгч дурангаар хөшгний цаана болж байгаа зүйлсийг ажиглах ба Фрэнк Бет хоёрын гэмгүй үйлдэлүүд түүнд маш буруу ойлгогдохоор харагдаж гайхшруулна. Энэ цагаас эхлэн Фрэнк Бет хоёр хайрцаглалын холбоотой болж амралтын өдрүүдийг хамтдаа жаргалтайгаар өнгөрүүлв. Амралтынхаа дараа Фрэнк ажилдаа буцаад орж камерны бичлэгээс мэдээллийг нь авсан эрен сурвалжлах сэтгүүлчийн байранд очлоо. Тэрээр түүний гэрлөө орохдоо шалан дээрх цусан дээр нь гიშгэж ширээн дээр хутгыг ав гэсэн бичгийг уншаад цустай хутгыг авч хажууд нь байх бичих товчлуур дээр дарж нэрээ хэлээд би үүнийг хийсэн гэж хэл гэхэд юу ч бодлого зааврын дагуу хийн. Супер мөрдөгч гэхэд супер гинч юм шиг. Дараа нь Фрэнк унтлагын өрөөрөө ороход сэтгүүлчийн цогцос байх нь тэр. Өөрийгөө өрхөнд орсныг гэнэт ойлгосон Фрэнк цогцсыг зайлуулах хэрэгтэй гэж үзэн дээшээ өргөтөл сэнс толгойг нь тасалчихв. Энэ үед цагдаа нар орж ирснээр Фрэнк энэ харагдаж байгаа шиг биш шүү гэж хэлээд зогтсыг тэдэн рүү шийдэн чадварлаг гэмээр зогтаана. Тэрээр машинтайгаа явж байтал гинэт машин нь түгжигдэн жолоодлогыг өөртөө авч удалгүй дэлгэцэн дээр Кейн гарч ирэн удирдлагыг авлаа гэдгийг хэлв. Энэ үед Фрэнк Саймон Дэвенпортыг ийм аргаар хөнөөснийг нь ойлгоно. Гэтэл Кейн Фрэнкийг сэтгүүлчийг хөнөөгөөд далайд амиа хорлсон мөрдөгч болгохоор төлөвлөснөө тайлбарлаад шинэ жилийн үдэш том зүйл бэлтснээ хэлээд таслав. Улмаар Фрэнк салхины шилээ буудаж зохиж унгах ба замдан тарсан алиалагчийн бөмбөлгнүүд машин руу норж дараа нь зөгөөний үр зөөж явсан хүмүүсийн зөгөөнүүд машинд нь орж бүр азгүй нь салхины шил зөөж явсан хүмүүсийн салхины шил машиныхын салхины шилэнд яг таарч буцаад битүү болгочих нь тэр. Машин далай руу ойртсоор сандарсан Фрэнк юу ч хамаагүй дарж угаад азар аюулгүй тусламжийг идэвхжүүлж эцэст нь хаалганы түгжээ тайлагдан машинаас үсэрч амжив. Фрэнк хамтрагч руугаа залгаж Кейний талаар мэдсэн бүхнээ хэлэхэд хамтрагч нь түүнийг нэг сэтгүүлчийг алсан. Мөн тусгай дасгыг татан буулгаж санхүүжилтийг зогсоосон гэдгийг хэлнэ. Дараа нь Фрэнк Беттэй уулзаж Кейн маргааш том зүйл бэлтсэн гэсэн хүмүүс аюулд орж магадгүй. Саймон үүнийг анхааруулах гэсэн байх. Гэхэд Бет Саймон амьд байхдаа өөрлөн залгаж хүмүүсийг тайвшруулдаг нэг төхөөрөмжтөр ажиллаж байсан. Кейн үүнийг эсрэгээр нь ашиглах гээд байна. Өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдох юм бол тэр зүйлийг ямар ч аргаар хамаагүй зогсоорой гэж хэлсэн гэдгийг хэлв. Үүнийг сонсоод Фрэнк ийм л учраас Бетийг өөрлөө нь ойртож өөрт нь хайртай юм шиг дүр эсгсэн байна хэмээн уурлаад явлаа. Хамтрагч нь банкны камерыг шалгаад шар толгойтыг арын хаалгаар гарч байхыг нь илрүүлж түүнийг барьж байцалт авахар шийднэ. Шар толгойт машин дээрээ ирээд жолоочийг харан "Чи миний ердийн жолооч биш байна"
гэж хэлээд машинд суун энэ миний ердийн машин биш байна гэж хэлэн гайхахад машинаас хий гарах ба энэ миний ердийн унтах арга биш байна гэд ухаалдав. Хожим нь шар толгойт эмнэлэгт сэрэхэд совилогч өнөөдөр 1 сарын 2 түүнийг 3 өдөр ухаангүй байлаа гэдгийг хэлнэ. Энэ үед зурагтаар Ричард Кейн зул сарын орон хэрэгээр баривчлагдлаа гэсэн мэдээ гарч байв. Удалгүй Фрэнк орж ирээд тэдний төлөвлөгөө бүтлэг үтсэн. Өөрсдийгөө зогсоож сайн тал ялсан. Кейн баригдаж Саймон болон сэтгүүлчийг шар толгойтыг алсан гэж хэлсэн гэдгийг хэлсэн ч шар толгойд түүнд итгэсэнгүй. Улмаар Фрэнк түн шиг том биетэй сайхан залуу шорон дорвол сайхан бүсгүй болно гэдгийг дэлгэрэнгүй тайлбарласнаар эцэст нь шар толгойтой Кейн хүмүүсийн тархийг халдварлуулж зэрлэг догшин болгохоор төлөвлөсөн. WWFC-гийн тулаан дээр хийхээр төлөвлөсөн. Төхөөрөмжөө шинэ жилийн бөмбөлгөн дотор тавих гэж байсан. Бас Фрэнкийг сэтгүүлчийг алсан хил сэрэхт гүтгсэн гэдгээ хэлнэ. Энэ үед Фрэнк бүгдийг нь бичиж авсан байз гэж хэлснээр ханнуудыг буулгаж тэд шар толгойд дээр бэлэгдэшгүй даалгавар киноны байцах аргыг ашигласан нь тодорхой болно. Энэ үед мөрдөгч Барнс ийм маягаар байцаалт авах нь хууль ёсны биш гэж хэлэхэд Фрэнк заримдаа ажлыг гүйцэтгэхийн тулд хууль зөрчих хэрэгтэй болдог. Би байнга тэгдэг юм гэж хариулснаар Барнс бүгдийг нь бичиж авсан уу гэснээр ханнууд өргөгдөж Фрэнк өөрөө давхар тоглолтод орчих нь тэр. Барнс дотоод хяналтын хилтэс хэмээн тэмдэгэ гаргаж Фрэнкийг шар үстийг хууль бусаар хорьсон хэрэгээр баривчлана. Гавлалсан Фрэнк Барнсаас эдгээр тайзнуудыг яаж юм хурдан барьж амжив гэж асуухад Барнс хотын барилгын компаниудыг туслахгүй бол зөвшөөрлийг нь хураана гэж дарамтлсан юм гэж хариулахад Фрэнк бүгдийг нь бичиж авсан байз гэснээр Фрэнк бас л гадуур нь тайз засчээ. Улмаар мөрдөгч Барнсыг баривчлав. Ядаргаатай нас. WWFC тулаан болж байхад Фрэнк хамгаалагчтайгаа ирсэн байх ба тэд плот төхөөрөмжийн долгионоос хамгаалах чихвч зүүдэг бол харин Бет Кейни байрлаж байгаа VIP өрөө рүү орно. Бет буу гаргаж ирээд гохоо дарсан ч сум байсангүй. Кейн түүний санааг хэдийнэ мэдчихсэн болохоор сумнуудыг нь авсан байх ба биенд нь нуусан бүхэл буунуудыг гаргаж бүр химэл үснээс нь шоткон гаргаж энтер. Энэ үед Фрэнк бөмбөлөг дээр ирж төхөөрөмжийг олохоор дотгошоо тонгоон цээжрээ орохдоо гэрлийг асааж доошлуулах хөшүүргийг хөлөөрөө дээшлүүлчихнэ. Гэтэл бөмбөлөгний төмөр эргүүлгэнд өмд нь орооцолтсноор түүний өмдийг нь шовтолж үзэгчдийн анхаарлыг татаж юун тулаан Фрэнкийн доотхыг бүгд үцэцгээж эхэллээ. Эцэст нь Фрэнк төхөөрөмжийг олж бөмбөлөгнөөсөө гараад тайзан дээр бууж эргэн тойрно хараад гайхна. Фрэнк микрофон авч хүмүүсийг яг одоо эндээс гарахыг анхааруулсан ч түүний үгэнд хинч орсонгүй. Фрэнк тайзнаас бууж хамтрагчдаа төхөөрөмжийг дүрслэн хэлж байтал Кейн ирснээр Фрэнк төхөөрөмж рүү бууга чиглүүлв. Гэтэл Кейн удирдлагын төвчлөрийг дарснаар цаг нь шууд тэг болж төхөөрөмжнөөс долгион цацагдсанаар хүмүүсийн зэрлэг араншин хөдөлж хоорондоо зодтолдож эмх замбраагүй байдал үүслээ. Кейн төхөөрөмжийг авч хамгаалалтын чихвч зүүсэн хамтрагч нарынхаа хамтаар мотоциклтэй зогтоохоор хөдлөн. Эмх замбраагүй байдал үргэлжилсээр Кейн явахынхаа өмнө төхөөрөмжөө гаргаж ирээд зэрлэгчсэн хүмүүсийн дайрах байг Фрэнк болгосноор тэд Фрэнк рүү дайрцгаалаа. Фрэнк цагдаагийн 2 бууг нь авч магазиныг нь унган ингэж өөрийгөө хамгаална. Нэг залуугийн үсэрсэн шүдээр нь сум хийж буцаагаад бойлонд нь зоогдуулан буудж энтер. Тэгээд хүмүүсийн салтаан доогоор гулсан дараа нь Фрэнк новч руугаа цугтаасан Кейний араас хөөх гэсэн ч суусан машин нь ассангүй. Энэ үед түүнд шар шувуу харагдах ба түүний аавынхан дохио ажээ. Улмаар Фрэнк шар шувууны хөлнөөс нь дүүжлэгдэн Кейний араас хөөлөө. Тэрээр хит хитэн хүмүүсийг өшөглөн унгааж эцэст нь шар шувуугаараа Кейний хамгаалалтын дуулга руу нь баалгаснаар тэрээр усан ориглоор мөргөн унах нь тэр. Кейн өөрийн үзэл бодлоо төлөвлөгөөгөө зөвтгөн ярьж байгаад эцэст нь Фрэнктэй зодтолдохоор боллоо. Сүртэй тулаан өрнө гэж бодож байтал Кейн хөл гараа ганц хөдлөхөөс өөр юу ч болсонгүй. Фрэнк ганц хоёр цохилтоос нь шуутхан бултаад түүнийг элэгдэв. Кейн Фрэнкийг гэдсрүү нь чанга цохлоо хэмээн баашилж гэрлийн шонгийн доор очино. Гэхдээ түүний хувилбар дуусаагүй. Тэрээр гарандаа төхөөрөмж зүүж нисээд зүхтаана гэдгээ хэлсэн ч үнэндээ ийм зүйл болно. Фрэнк түүнийг баривчлах гэж байтал Бет ирж түүнтэй тэврэлдээд дүүхийн өшиг авахаар Кейн рүү бууга чиглүүлэхэд Фрэнк түүнд Кейнийг аллаа гэд юу ч дээрдэхгүй. Саймон буцаад босоод ирэхгүй. Өшөнзөн сайн зүйлд хүргэхгүй. Хэмээн тайвшруулж хайртай гэдгээ хэлв.
Улмаар Бет плот төхөөрөмжийг Кейнээс авч хүмүүсийг тайвшруулах тохиргоог идэвхжүүлснээр хүн бүр тайвширч эв найрамдалтай болно. Эцэст нь Кейн баримтлагдаж Фрек Бет хоёр нэгнтэйгээ ойлголцож ад жаргалтай амьдралын эхлэл тавигдсанаар кино маань төгсдөг. Mask Production-ы цоошин Mask шоу тоглолтоо үзэж сэтгэлээ сэрэгтэл инээгээрэй. DDS Univision Look TV-гээр хүлээн авч үзээрэй.